За төрийн байгуулалтын байнгын хороонд орж ирж асуулт асууж байгаагийн гол учир нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг дагалдуулж өргөн барьсан эрүүгийн эрг хэн шийдвэрлэх тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулахаар орж ирж байгаа. За энэ дагсан процессын хуулийн өөрчлөлтийг хууль зүйн байнгын хороогоор бас хэлэлцэх боломжийг олгоосоо гэсэн нэгдүгээр тийм санал хүсэл байгаа юм. За яагаад тэгэхээр энэ дагаж ирсэн өөрчлөлтөн дээр хэвлэл мэдээллийн байгууллагын редакцаар дамжсан сэтгүүл зүйн үйл ажиллагааны хүрээнд мэдээлэл бэлтгэх түгээх ажил мэргэжлийн үүргээр оролцсон этгээдийг гэрчээр асууж болохгүй гэсэн хязгаарталт орж ирж байгаа. За мөн эрэг хуулийн 19 болон 29 дугаар зүйл заасан гэмтэргийн бодит байдлыг тогтоох, гэмтэргийг илрүүлэх түүнийг үйлдсэн хүн хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор мэдүүлэг авч болно буюу эрүүгийн хуулийн 19 29 дугаар зүйл заасан гэмтэргээс бусад гэмтэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тогтоох зорилгоор сэтгүүлчээс мэдүүлэг авч болохгүй гэсэн хязгаарталт орж ирж байгаа. За тийм учраас энэ нөгөө хуульшийнхээ өмнө эрхтэгч байх нэг асуудал, нөгөө талаас эрүүгийн процессын хуулийн бас уялдаа холбоог хангах хүрээнд энийг мэргэжлийн байнгоороос нэлээд тодруулж ярих хэрэгтэй шаардлага байна гэж үзэж байгаа. За бусад улс оронд бол бас тодорхой субъект зааж гэрчээр асууж болохгүй тохиолдлыг маш наривчилж зохицуулсан байдаг. Тухайлбал өмгөөлөгчийг өөрийнх нь үйлчлүүлэгчийн өмгөөлийн нууцтай холбоотой асуудлаар нь гэрчээр асууж болохгүй. За сүмийн пастор лам зэргийг гэм нүглээ намынчилсан асуудлаар нь гэрчээр асууж болохгүй. За бага насны хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчд сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн сэтгэл зүйчийг тэр асуудлаар нь гэрчээр асууж болохгүй гэдэг ч юм уу. Өөрөөр хэлбэл субъектийн заахта ямар тохиолдол үндслээр асууж болохгүй гэдгийг бичдэг. Тэгжээж ойлгомжтой болно. Тэрнээс сэтгүүлч хүн бол ерөөсөө ингэж нэг гэмт хулгайлах гэмт хэргийг юм уу малын хулгайг харцсан байхад тэр сэтгүүлч учраас тэр хүнийг асууж болохгүй гэдэг ийм бичлэлт бол байж болдгоо. Энэ бол өөрөө нөгөө эрүүгийн процессын хууль тэр гэмт хэргийг илрүүлэх юм цадаа болдог. Тийм учраас энэ асуудлыг хилцүүлгийн шатанд тодруулж наривчлах бололцоо байгаа юу гэж сайдаас асууж байна. За алтан гэрэл сайд хариулъя. За энэ хоёр гишүүн бол нэлээд чухал асуудал хөндлөө. Төрөнд нь энэ хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хууль ер нь яригдж байгаатай холбоотойгоор энэ хоёр гишүүнээс бас ийм төрлийн жишг байдгаа энэ асуудлыг судлаарай гэсэн ийм зөвлөмж өгч ирсэн. Бид ч гэсэн энэ чиглэлийн судалгаагаа бас нэлээд сайн хийсэн юм аа. Тэгэхээр ер нь эрүүгийн процессын хуулийн өөрчлөлтийг бид нар нэлээд сайн хийж хүний эрхийг хангах чиглэлээр олон өөрчлөлтүүдийг шаардлагатай байгаагийн нэг нь яг энэ гэрчээр асуух журамтай холбоотой. За өнөхөр одоо гадны хуулиудад тийм байна. Хүн өөрийнхөө одоо үйлцэн гэм нүгэл гэж үзэж байгаа зүйлээ намжилж хийсэн зүйлийг лам уурах хүнийг тэгээ цааш нь гэрчээр асуугаадах нь зөвхөмжгүй гэдэг ч юм уу. Сэтгүүлчтэй холбоотой зүйлүүд дээр гээд бид бол энэ удаагийн хуулийн өөрчлөлтөн дээр одоо бүрэн дүүрэн агуулгаар нь бас төдийлөн тусгаж оруулж ирж чадаагүй. Тэгтээ олон улсын жишг нийцүүлээд сэтгүүлч энэ их сурвалжаа илчлэх талаар гэрчийн мэдүүлэг авахгүй байна. Өөрөөр хэлбэл гэрчийн мэдүүлэг аваад хинээс хаанаас авсан, хин чамд ингэж хэлсэн, наад мэдээлэл хэн өгсөн, хин захиалсан, ямар улс төрч гэдэг ингээд хөврөө явдаг энэ асуудал дээр гэрчийн мэдүүлэг өгөхгүй. За сая дурдсанчлан мэдээж өөр төрлийн гэмтэрэг өөр нөхцөл байдал дээр бол мэдээж өөрийнхөө хэвлэл нийтлэл эрхчлөөнөөс гадуур үйл ажиллагаан дээр л мэдээж гэрчийн мэдүүлэг ингээд явна. За энэ асуудлыг яг энэ жишгээр нь бид нар тусгасан. Төрөнд нь бол бас тунхагийн шинжтэй ярьдаг байсан зүйлийг процессжуулаад хууль дээрээ зааж өгөөд дагж байгаа энэ эрүүгийн процессын хуулийн өөрчлөлтөн дээр одоогоор ингээд бид нар оруулчихад байж байгаа. Энэ бас Германы туршлага жишгч байгаа. Цаашдаа бол бид нар эрүүгийн процессын хууль буюу эрүүгийн эрэг хэн шийдвэрлэх хуулийнхаа өөрчлөлтийн хүрээнд энэ асуудлыг яг үндсэн процессынхаа хуульд тойроод нэлээд сайн ярьж өөрчлөх шаардлага байгаа хаа гэж бодож байна.